Хосгүй хөгжилт ухаан сэтэх хүйд хүн балрыг өрхөн соёл иргэншлийг эзэмшээд байгалыг ялуу гэж зарлан тунхагласан. Ододын хүрээлэн орчлон ертөнцид одоохондоо ганцаас илүү сургаггүй байгаа оюун төгс дээд төрөлд хүн тамтаа орон байр хувь заяа нэгтэд өрсөндөө би баяртай байна. Монгол улс 1990-ад оноос эхлэн ардчилсан хүмүүнлэг энэрэнгүй иргэний нийгмийг зогслон байгуулахаар зорж байна. Гадаад чөлөөтэй зорчих эрх нэгдснээр дэлхийн олон улс орнуудад монголчууд сурч боловсрохоор амжиргаагаа дээшлүүлэхийн тулд ажил хөдөлмөр эрхлэхээр хөлийн дэс алхаж сүүлийн үеийн тоогоор 100 гаруй мянган хүн хөлийн чандад амьдарч байна. Хэдийгээр хил хязгаар нээлттэй болж гадаад зорчих төрөл бүрийн боломжууд нэгдсэн сайн хэрэг боловч өөрөд өмнө манай догт гардаггүй байсан нэгэн төрлийн эм тэрэг гарах үүд хаалга нэгдэж төр засгаас хуулийн зөв зохицуулалт шаардж байна. Хүний наймаа буюу хүн хүнээ худалдаж болох уу? Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд очих бол тэнгэрийн хишиг хүрдсэнтэй адил хэмээн ихэнх монголчууд тэр дундаа залуучууд маань боддог. Өнөөдөр нийт хүн ам маань тал илүү хувь нь амжиргааны доогуур төвшөнд амьдарч байгаа нь үүний нэг үндэс. Мэдээж хүн болгон сайхан амьдарч үр хүүхдийг хинээс ч дутахгүй явуулсан гэж боддог. Ингэж сэтгэл зүйн хувьд хүний газар очивол амьдрал дээшлэн гэсэн бодол төлөвшсөний үр дагавар нь охид бүсгүүчүүд маань худалдагдаж хялбар аргаар мөнгө олох гэсэн гадаадд хүн наймаалагчдын золиос болох эрсдлийг дагуулж байна. Араа төгсөөд конкурстод сургууль авч чадаагүй 2 жил оюутлын үйлдвэрт ажилласан. Тэгээд ингэж ажиллахад бол надад бол үнэхээр хэцүү байсан. Тэгээд миний бүр гоё тэ бүх юм ингээ сайртаад нуруу турууж илээд бүр үнэхээр хаширмаар байсан. Тэгээд би зарын сониноос зар уншаад тэгсэн чинь гадаадад өндөр цалинтай ажилд жуулчлана гэсэн зарын дагуу очиж бүртгүүлээд тэнд харин ангид бүлд юм байлээ. Сонин хэвлэл, ТV чатад царайлаг охид, өндөр нуруутай 18-аас 25 насны охид бүсгүүчүүдийг өндөр цалинтай ажилд авна. Гадаадын хүнтэй гэр бүл болгоно гэсэн зар явж ил байдаг. Уншигчид үзэгчид маань ийм төрлийн зарыг харан нүднээс хөмсг гадуур гихчээр анзаархаж болсон. Гэвч гинэн этгэмтгий амьдрал үзээгүй сайхан мөрөөдлөөр жигүүрлэж яваа амьдралын боломж муутай охидод энэ зар бурхны хишиг амьдралд нь ганц тохиох боломж юм шиг санагдаж огт нь муур багшийн аманд өөрөө гүгээд ордог шиг хялбар улзуулдаг юм. Хүний наймаа гэдгийг юу гэж ойлгодог вэ?
1990 он бол арчилсан хувьсгалын он. Гэхдээ 90 онд сайн сайхан зүйлтэйгээ хамт сар зөөлөж гисэн манай үүдийг харамсалтай тогшсон. Тэдний нэг бол хүний 8. Хүний 8 бол хамгийн айхтар гэмтэргүүдийн нэг гэж би үздэг. Сүүлийн үед бол өсвөр насны охтуудыг маань хил тамнуулан худалдах ийм бүлгэлсэн одоо гэмтэргийн шин чанартай үйлдэлүүд нэлээд их бий болсон явдал нь сэтгэл маш их одоо түгшээж, эмзэглэж байгаа. Хүн гэдэг энэ субъект бол одоо нийгмийн тодорхойлогч гол хүчин зүйл. Энэ бол ямар нэгэн бараа тавар биш л гэж ингэж үздэг. Эмэгтэйчүүдийг, залуучуудыг ийм хүний 8-нд оролцуулж ийн гэдэг бол хамгийн айхтар гэмтэр гэж бодож байгаа л да. Аливаа улс орнуудын хууль нь заагдаагүй. Хууль бас хүнийг аливаа ашиг хонжоо мөлжилгийн зорилгоор ашиглаж байгаа учраас энэ бол гэмт хэрэг гэж ойлгогддог. Би ч өөрөө бас тэгж ойлгодог. Хүний эрх хэрэгчлөө гэж бид ярих дуртай. Харин нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөр хязгаарлагддаг гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Тийм ч учраас эрх чөлөөнд халдах боломжийг өөрсдөө олгосноор насан туршдаа амьдралын хар толбодоо үлддэг юм. Хил давуул наймаалагч нь сул дорой эмзэг бүлгийнхэн боловсролгүй эрхээ эдэлж мэддэггүй мөнгөний шаардлага гарсан амархан хуурддаг залуу охид эмэгтэйчүүдийг илсүүлдэг нь практикаар тогтоогдсон байна. Мөн гадаадад амьдарч байгаа гадаадын иргэдтэй гэр бүл уулсан болон гадаадын иргэнд өрчлөгдсөн өөрийн иргэнээ хүний хүн болсон гэж үзэж гаргуунд нь гаргадаг сул тал байгаа нь эндээс бас харагддаг юм. Энэ бол ерөөсөө хууль бус зүйл. Энийг бол бүр таслан зогсоох хэрэгтэй шүү дээ. Энийг бол эрүүгийн том гэмт хэрэг гэж би өөрөө бол ойлгодог юм. Ягаад өнөөдөр хүн хөдөлталах тухай асуудал яригадаад байна вэ гэхээр энэ чинь бол цаанаа бол ийм юмны төлөө хийж байгаа гэмт хэрэг байхгүй юу? Би бол тэр талаас нь ойлгодог шүү дээ. Тэг өнөөдөр бол одоо жишээлх юм бол тим насны тим хүн, тим эмэгтэй хүнийг л ажилд авна гэж зарлана гэдэг бол зүгээр яг үндсэн хуулиар олгогдсон хүн бүрт олгогдсон үндсэн эрх хэрэгчлээр үнэртэл халдж байгаа ойлголт шүү дээ. Яагаад Монгол улс өнөөдөр 35-аас дээш насны усуд ажилд төрөлд хамрагдаж чадахгүй байгаа. Яагаад 2006 онд 40 наснаас дээш усуудад зориулсан ажил хөдөлмөртэй болох хууль гаргая гэж бид нэр ярьж ирсэн. Энд чинь бол эннээс болж гараад байсан байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол хүн бол өөрөө ямар нэгэн насны хязгаарлалтаар нас гэдэг юмнасаа аль эсвэл одоо хүүсний ялгаанаас аль эсвэл одоо царай цуснийхаа байдлаасаа ямар нэг байдлаар ажил төрөлд хамрагдах ч юм уу тийм байдлаар явах нөхцөл бол үндсэн хуулиар ороод шүү дээ. Сүүлийн үед энэ зар мэдээнүүд цахилгаан шуудан буюу электрон шуудан имэйлээр харилцах, за мөн харилцсан одоо компьютер, интернетээр чатлах гэдэг энэ бүгд бол мэдээ солилцоо хэлбэрүүд боловч энэ мэдээ солилцоонд бол бохир усгуудад орж ирдэг. Тэгээд надтай бол анх ингээд нэг хоёр монгол хүн уулзсан. Тэгээд тэр хоёр хүн миний бүх бичиг баримтыг одоо маш хурдан хугацаанд хөөцөлдөөд харин би бол бүтэхгүй байх гэж бодож ирсэн. Харин сансныг бол маш хурдан хугацаанд бүтсэн. Тэгээд би бүр хурдан хугацаанд бүтсэн болооч тэр үедээ үнэхээр их баярлж ирсэн. Тэгээд цалингийн хэмжээ гэх юм бол би урд нь хойдлын газар ажиллаж байсан тэр цалингууд бол хамаагүй дээд хэмжээнд байсан. Тэгээд би баярлаад тэр хүмүүсийн үгэнд ороод явсан. Энэ одоо зар сурталчилгааны цаад мөн чанар агуулга дээр нь бол хууль эрх зүйн зохицуулалтыг маш тов тодорхой заагаад өгчмөр санагдаж байгаа шүү дээ. Тэгвэл болно. Энэ зар сурталчилгааны цаан чинь бол бэлгийн хүч хэрхийлэл явагдах. Аль эсвэл одоо ямар нэгэн дарамтанд оруулж хүнийг ашиглах. Төвгөрөө дамжуулаад гадаадд гаргах, худалдах энэ бүх процесс жил явж байгаа шүү дээ. Тэр байтугай энэрэнгүй үзлийн үүднээс байгуулж байгаа ямар нэг энэ байгууллагууд ч гэсэн сэжиг төрүүлж байгаа. Би одоо зүгээр улс төрч хүнийхээ хувьд, Монгол улсын төрийн түвшин хүнийхээ хувьд бол энэ их олон гадны хөрөнгө оруулалттай гээд нэрлэгдээд байгаа халамжийн төвүүдийг ч гэсэн би сэжиглдэг. Ягаад гэвэл
ер нь бол эцэг ихгүй ч юм уу өнчин өрөөсөн байгаа амьдралынхаа одоо нөхцөл байдлыг алдчихсан энэ хүмүүсийг ашиглаад тэр улсуудад их дэмжлэг үзүүлж байгаа юм шиг боловч их цаагаараа сэтгэл санаанд нөлөөлөд гаж тийм байдал руу оруулчих чинь удаа гэсэн ийм ойлголт бол байдаг. Тийм учраас би бол энэ хүүхдийг халамжлах гэж байгаа утга санаагаар бий болж байгаа хаанаас ч хүрээд ирсэн нэг хүн хөрөнгө оруулаад байгуулад байгаа юмд бол төр маш хатуу хяналт тавих хэрэгтэй л гэж би олон удаа ярьж байгаа шүү дээ. Одоо Монгол улсад бол 50 гаруй ийм ил далд халамжийн төвүүд байна гэж зарлагдаад байна шүү дээ. Гэтэл яг ямар үйл ажиллагаа явуулж байгааг бол өнөөдөр мэдэхгүй л байгаа шүү дээ. Анхнаасаа тэр ажлын гэрээ хийхдээ байр тэгээ хоол хүнсийн цаанаасаа гэсэн болохоор бас итгэсэн. Тэгээд би тэр хоёр залууг дагаад 90 хот руу явсан. Тэгээд тэнд очиод намайг нэг хужаа нэг бас нэг өвөр Монгол хэсэг хүмүүс тосож авсан. Тэгээд ихэндээ бол тэр хүмүүсийн ааш зам нь үнэхээр гоё тий. Наа нэг шууд очиход хоол унданд оруулаад айгуу тийм илтгийг сайхнаар харьцчихсан л да. Цаана ямар нэгэн ашигын сонирхол бүхий ийм мэдээллүүд бол хянах аргагүй орж ирж хүмүүсийн тархи толгойг эргүүлдэг, үүнээс болж алддаг учраас энд хууль хяналтын байгууллагууд үүнээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг гаргах, нийгмийн дунд мэдээллийн системийг зөв боловсронгуй болгосон хамтын ажиллагааны үр дүнд энэ бохир мэдээлэл нь энэ юм, зөв мэдээлэл нь энэ юм гэдгийг сонор сэргэмжтэй салгаж ялгасан тэр цагт энэ нь бол хүнийг ийм алдаанд орхоос урьдчилан сэргийлэх зүйтэй ажил болов гэж үздэг. Тэгэхээр ер нь товчхон үгээр хэлэхэд энэ зар мэдээлэл дунд бол зөв үнэн гэдэг мэдээлэлээс гадна бас бохир урсгал явж байгаа. Энэ бохир урсгалыг нийгмийн одоо системтэй тогтолцоотой сэрэмжтэй үйл ажиллагаагаар сэргийлж байна. Тэгээд энэ сонин телевизүүдийн зарын цаана заримдаа бол зохион байгуулалтаар эмэгтэйчүүдийг одоо төлбөртэйгээр зуучилсан гэрлүүлдэг, бодлоо ажилд оруулах хичээд очиод бол ажилд биш бүр боолчлох тий одоо тийм зүйл рүү хүртэл дагуулдаг. Аль болохоор хууль хяналтын байгууллагууд шалгах нэг талдаа нөгөө талдаа иргэд залуучууд бол маш их анхааралтай үнэхээр үнэн худлаа юу гэдэг нь байнга нягталж тэгээд жандарн ч гэсэн энэ дээр их анхаарал хандуулахгүй бол айхтар тийм сүлжээ гэмтэрэг бол явдаг юм байл шүү. Анхандаа бол энэ бодол байрлна гэж хэлсэн. Харин юу юм лээ. Тэр нөгөө буудлынхаа доор нь тийм амарт манайхнаар ярих юм бол тийм том бодолууд байдаг. Тийм олон жижиг өрөөтэй. Тэгээд нэг жижиг өрөөнд нь одоо миний нүг байрлах өрөөг зааж өгсөн. Тэгээд тэр өрөөнд оруулаад тэгэл түүнээс хойш хорсон. Бид нэрийг өдөрт 5-аас 6 хүнтэй бараг бэлгийн явдалтай шаарддаг байсан. Тэгэл үнэхээр хэцүү байсан. Тэгээд бид нарт толгоос ямар ч тийм мөнгө төгрөг өгдөг байсан. Тэгээд өдөөс нь ямар нэгэн одоо эсэргүүцэл илэрхийлэх юм бол одоо бид нарыг хөлийн нугална одоо ямар нэг эрхтний зарна гэж амараар зүрдүүлдэг гэсэн. Малынхаа тоог жил болгон гаргаад идэг хэрнээ хүн ам хидтэй хин гэдэг хэний хүн нь Монголдо байгаа мó гадаадаа явцсан буцаж орж ирсэн юм уу гэсэн бүртгэл байхгүйгаас болж бас их алдаа төгтгөлүүд гарч ийн л та. Тэгэхээр энэ хүнийхээ бүртгэлийг их сайн хийх хэрэгтэй байна. Нөгөө хоёр намайг анх цуучилсан монгол залуус ирсэн. Тэгээд энэ ирээнд бол бид нарыг бол ашиг орлого олгоод одоо муу байна. Цаашаа тэр Даатун хот руу цуучлагаар болсон. Хүний нутагт ямар ч бичиг баримт байхгүй. Тэгээд мөнгө төгрөгч байхгүй. Тэгээд хил усын ч мэдэхгүй болохоор тэгэхээр яаж гэсэн чадахгүйсэн. Би бол тэгээд энэ дэр үнэхээр сайн үний ачаар бол мултарч ирч чадсан. Тэгээд би энэ дэрснээс хойш бол сэтгэл санааны ямар ч дэмжлэг аваагүй. Имлэг томлоор имлэг одоо сувлаар нэгж яваагүй. Ер нь альва алдаа эндэгдэл
гаж буруу зүйлээс урьдчилан сэргийлэхийн хамгийн гол үндсэн үндэс нь бол ард иргэдийг үнэн зөв мэдээллээр байнга тасралтгүй хангаж байх явдал. Хэн мэдээлэл сайтай байна тэр хүн болчимгүй алдаа хийх явдалд орохоос өөрийгөө сэргийлж чадна. Амун хүмүүс бусдыг бас сэргийлж чадна. Тэгэхээр альва юм бол дутуу мэдээллээс, буруу мэдээллээс болдог. Мэдээж энэ чинь хүн мэдээд ухамсартайгаар юм хүний найманд өөрөө дураар орно гэж бол байхгүй л дээ. Тэгэхээр цаана маш их тэр гэмт хэрэгтнүүд байгаа. Тэгэхээр маш хатуу хариуцлага тооцохоос гадна залуучууд нийгэмд маш сайн мэдээлэл түгээх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээллийн хэрэгслээр өгч болно. Ухуулга яриа лекц семинараар өгч болно. Кино, уран бүтээлийн зарим нэг хэлбэрээр бас өгч болно. Тийм учраас хамгийн чухал зүйл бол үнэн зөв мэдээлэл байх хэрэгтэй гэж боддог. I've been here before. I'll be back for more. Maybe this time Магадгүй сайхан инээд сайхан амлалтын цаана харин танихгүй хүн таныг худалдаалах гэж байгаа юм биш үү? Өнөө цагийн боловсронгуй болсон хүний 8-аас хамтдаа сэргийлцгээе. Хэдхэн хоногийн өмнө 18 настай хүн 20 хэдэн бүсгүй гихэл давуул 8-айлахаар оролдоод баригджээ. Манай улсын хувьд хүний 8-ны хэрэг нэлээдгүй гарсан бөгөөд эцэслэн шийдвэрлэгдсэн. Зүүн тохиолдол байна. Ойл эргэцэн зохицуулалт төгс биш учраас энэ төрлийн гэмтэр гарах эрсдэл өндөр. Мөн энэ төрлийн гэмтэргээс өргөсөн сэргийлэх ажлыг төрийн байгууллагуудын түвшинд болон олон нийтийн түвшинд зохион байгуулалтаар хийх нь зайлшгүй шаардлагатай байгааг харж болох юм. Хүн хэлхээс нааш ойлгодоггүй, цаас шижгээс нааш суурдаггүй гэдгийн адилаар олон нийтийн түвшинд хийх сурталчилгааг байнгын тогтмол шинж чанартайгаар зохион байгуулах ажил энэ тохиолдолд зайлшгүй өгүүлэгдэж байна. Хүн худалдаалах гэмтэргээс өргөсөн сэргийлэхийн тулд юу хийх ёстой вэ? Сүүлийн үед хүн амьдлах энэ гэмтэрэг бол харьцангуй өсөж байгаа. Тийм учраас өнөөдрийн Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага эргэцэн үе зохицуулт хийх хэрэгтэй байна гэж ойлгож байгаа. За нөгөө талаас өнөөдөр нийгмийн хүрээнд олон нийтийн дунд сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй байна. Ямар нэгэн буруу зөв хэвлэл мэдээлэлээр явж байгаа, сонингоос гарч байгаа энэ мэдээллийг аваад үнэхээр тийм юм шиг итгэж өргөөхтэй гадаадад гаргана, ажил хөдөлмөр эрхлүүлнэ. Үнэхээр одоо гих мэтлэнгийн тэр залт этгээдүүдийн хурамч мэдээллийн хэрэгслийг ашиглаж явуулж байгаа мэдээлэлд одоо автаж үр хүүхдээ цэцэг цэврүүших насан дээр нь үнэхээр одоо амьдралдаа эргэж хизээч одоо нөхшгүйгээр юм уухаа одоо гай гарц юм хүний худалдааны мүлжилгийн одоо 8-нд баг өртөж байгаа юм тохиолдлууд их байгаа учраас үнэхээр ард иргэдийнхаа дунд энэ сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. Бид ийм арга замаар амьдрах шаардлага байхгүй. Сүүлийн 3 жилд нийслэлд өргөн шүүхээр эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл, хүн худалдаалах гэмтэрэг эрүүгийн хуулийн 124 дугаар зүйл, бие үнэлэхэд бусдыг тадан оролцуулах, бие үнэлэхийг зохион байгуулах гэмтэргүүдэд нийтдээ 21 хэрэгт 25 хүн ял шийтгүүлсэн бөгөөд хүн худалдаалах гэмтэрэгт 2006 онд 1 хэрэгт 1 хүн, 2007 онд 2 хэрэгт 3 хүн, 2008 оны эхний хагаст гэхэд 2 хэрэгт 2 хүн ял шийтгүүлжээ. Үүнээс харахад өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмтэрэгт нийтдээ 6 хүн 5-аас 15 жил хорих ял эдэлж байна. 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хүний 8-ны гэмтэрэгтэй тэмцэх сэдвт үндэсний зөвлөлт хуулбарлан дээр тавигдсан илтгэлээс. Энэ бол маш их чухал асуудал. Хүнийг дамлан худалдаалах, ашиг сонирхлын үүднээс барьцаалах, ямар нэгэн мүлжлэгт оруулах зэрэг нь нийгмийн шин чанартай нийгмийн маш их анх
анхаарч болгоомжлох ёстой хүнд гэмтрэгүүдийн нэг гэж би үздэг. За үүнээс хөрчлөн сэргийлэхийн тулд бүхэл бүтэн систем ажиллах ёстой гэж би боддог. Яагаад гэвэл энд бага насны хүүхдүүд өртөж болно, охид эмэгтэйчүүд өртөж болно. За мөн эд хөлмөрийн чадвартай залуучууд бас өртөж болно. Тийм учраас үүнээс хөрчлөн сэргийлэхийн тулд төрийн бус олон нийтийн байгууллагууд бүгдээрээ хамтран ажиллах. За үүнийг зохицуулах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, бүр төрөөс гаргасан хатуу хяналттай хууль байх хэрэгтэй. Хамгийн гол нь мэдээлэл байхгүй бас буруу мэдээлэлс бол ийм зүйл орцсон байдаг. Тэгээд нэг орцсон байхад бол гарахад бол маш хэцүү. Цэцэг цэврүүших байгаа өгтөө гэр бүлийнхэн дунд эцэг эхийнхэн дэргэд өсгөж хүмүүжүүлэх ийм боломж болцоо бол би манай Монгол улс цөөхөн хүн амтай учраас өнөөдөр эцэг эхчүүд маань өр хүүхдийнхаа төлөө тавьдаг анхаарал халамжаа сайжруулах, хууль хяналтын байгууллагууд энэ буруу зөв мэдээлэлээр гарч байгаа энэ мэдээллийн буруу тогтолцоог бас хянж үздэг, шалгадаг, энд авах арга хэмжээг болсонгүй болох гэдэг ийм олон арга хэмжээнүүдийг авах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Олон улсын хэмжээнд хүртэл хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Ингэж байж энэ эрдэнэт хүний амь, бие, хүний үнэт зүйлийг ашиг зорилгын төлөө дамлаж худалдах, мүлжих гэсэн энэ атгах хорон санаа бүхий ийм үйдлийг тасан зогсоох ёстой гэж боддог. Хүн худалдаалах гэмт хэрэг нь олон улсын зохион байгуулалтын гэмт хэргийн төрөлд багтдаг. Эмэгтэйчүүдийг сексийн зорилгоор худалдаалах, албадлагын буюу боолны хөдөлмөр эрхлүүлэх, аялал жуулчлалын секс, хүний эдэрхтний 8 гэсэн төрлүүдэд хуваагддаг байна. Нийгмийн эдийн засаг, улс төрийн хүчин зөвлөлд ч гэсэн хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл болдог юм. Хохирогч гэдэг бол ер нь өнөөдөр нэг л сайхан жирийн цэцэг цэврүү шиг охид төвгүүд байх шиг байгаа. Ер нь бол цаана бол ихэнх хүчний эмэгтэйчүүд энд илүү их өртөж байгаа. Тийм учраас энэ хүмүүс цаадалт нь тэр өөрийн дарамтлсан тэр аймаар одоо сүлжээг бий болгоцсон байгаа хүмүүсийн өмнө уг хэргийг илчилж гаргаж хэлнэ гэдэг бол нэлээд ноцтой асуудал. Магадгүй тэр хүний амнаас эрсдхийг одоо үгүйгэх газар байхгүй учраас нууцлыг онцгой зэрэгт одоо хамгаалах тэр гэмт хэргийн эзнийг олж байгаа аргачлал нь өөрөө бол нэлээд хуулийн одоо дагуу нэлээд нарийн үйл ажиллагааг шаардсан ийм одоо онцгой зохицуулт бусад гэмт хэрэгээс ялгаатай ийм арга хэрэг одоо хэргийг илрүүлэх ийм процесс явах хэрэгтэй байхаа л гэж ойлгодог. Өнөөдөр бол улс үндэстэнгүүдийн би зүгээр одоо яадгийн зүгээр одоо хилж болдго юм уугүй юу мэдэхгүй байна. Зөв ер нь бол үндэстэн хүн өөрийнхөө үндэс усааг үлдээх гэж асуудал байдаг. Тэр үндэс усаагаа үлдээх ямар ч боломжгүй орон байдаг байна улсууд. Мөн үү? Ягаад гэвэл өөрийнхөө нутаг орноос гэр бүл авах ямар ч боломж байхгүй. Ягаад гэвэл тэр хүнтэй хүн суудаггүй. Тэр улсуудад авчиж өгöd байгаа байхгүй да. Энэ бол том бизнесийн хэлбэр юм биш үстэй. Эннийхэн цаана бол бидний хамгийн одоо нандин эрдэнэ болсон энэ бүсгүйчүүд маань охид бүсгүйчүүд маань өртөөд байгаа юм биш үстэй. Тийм учраас бол төр бол энийг их өндөр түвшинд авч үзэж хууль эрх зүйн зохицуулалтыг маш нарийн хийж гаргад тавиад тэгээ энийг ард түмэнд ойлгуулах юм бол энэ уг нь хямдхан зогсоож болох үйлдэл юм шиг байна. Монголд 2001 онд энэ гэмт хэргийн гаралт 2 байсан бол одоогийн байдлаар 300 гаруй хэрэг бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу шалгагдсан байна. Энэ бол аль биесны статистик тоо баримт. Гэтэл үүний цаан шалгагдаагүй бас илрээгүй маш олон нууц далд хэрэгүүд байгаа. Өнгөрсөн жилийн цагдаагийн газраас явуулсан судалгаагаар 1000 гаруй монгол охин Макао, Сингапур, Бээжин, Солонгост бие өмлж байгаа. Үүнээс Макао 500 орчим, Ирэнд гэхэд 200-аас 300 орчим, Бээжинд 300-аас 500 орчим охид саун, массаж, шинийн цэнгэний газарт ажиллаж байгаа. Эдгээрээс 70% нь
хүчирхийллийн золиос болж байна гэсэн судалгаа гаргасан байна. Хүн гэдэг үг юутай бардам сонсдно вэ хэмээн нэгэн сууд зохиолч хэлсэн байдаг. Хүн бол эд таваар биш, худалдаа 8-1 хэрэгсэл биш. Тийм учраас хүнийг яг хүний үнцэнтэй байлгахад манай нийгэмд ямар дуу хоолой, ямар ажил хэрэг дутагдж байгааг зөвхөн би төдийгүй манай нийгэм тэр яран ойлгож байгаа. Хүн хизээч одоо эд бараа болох ёсгүй. Хүн өөрөө үнэт зүйл. Хүний оюун бол бас үнэт зүйл. Хүн өөрөө баялагийг бүтээгчөөрөө мөн учраас баялаг адил хүн арилжаалагдах ёсгүй гэж. Хүнийг эд бараа мэт төсөөлж ашиг хонжоо олж байгаа энэ гутамшигтай үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүс үнэхээр бурхан дараа нь цээрлүүлэх байхаа л гэж ойлгодог. Хүний 8 гэдэг сонсохоос муухай, хоорондоо ерөөсөө эсрэг тесрэг утгатай энэ үгийг аль болохоор Монголын энэ сайхан оронд, Монгол эх оронд, Монголын арчилсан энэ нийгэмд хизээч дахиж сонсохгүй байх юмсан гэж би бодож явдаг. Тийм учраас хүний эрхийг хамгаалахын төлөө хүн төрлөختөн өнөөдрийн хүртэл тэмцээр ирсэн, хүний эрхийн тогтолцоог бий болгохын төлөө ирмэлж ирсэн. Тэгэхээр хүний 8-1 гэмт хэрэгээс бол бид өөрсдөө хамгаалж чаднаа. Энд чинь бол Монгол хүн бүхэн өөрийнхөө сэтгэл зүрхэн тээж энийг энэ бол одоо Монгол үндэстэн юм шүү дээ. Энэ Монгол эмэгтэй, Монгол охид гэдэг бол бидний хойч ирээдүйн маань юм шүү дээ. Гэдэг утгаар л бүх хүн санаа сэтгэлээ зориулж, бүх хүн хамтдаа тэмцэж чадвал энэ зогсож чадна. Тэрнээс биш 1-2 байгууллага хөөцөлд зогсохгүй. Тийм учраас монголчуудаа ерөөсөө энэ нэмийг зогсоохын төлөө бүгдөө оюун санаагаанд ажиллаж хамтдаа тэмцэцгээе л гэж уриалмаар байна. Урьдчилан сэргийлэх. Тухайн этгээд нь тухайн эмэгтэйд хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр замл хийлэх, хууран мэхлэх, эмзэг байдлыг нь далимдуулах арга хэрэгэлсэн бол та даруй цагдаагийн байгууллага болон хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагад хандаж эрхээ хамгаалуулах хэрэгтэй.